Яг одоо манай хүлээлгийн өрөөг сонсгоо та уцаа асааж байгаа бол танд энэ өдрийн мэнд хүргэе. Та магадгүй машин дотроос эсвэл унтлагын өрөөнөөс магадгүй бүр байрны өрөөндөөс сонсож иж магадгүй бах. Бицээс сууж магадгүй юм. Тийм нэрээ яг тийж асууад байх тийм. Тийм бол танд бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань их онцлогтой дугаар болж байгаа. Ямар дугаар вэ гэхээр манай хүлээлгийн өрөө подкастын маань 1-р season одоо хамгийн сүүлийн дугаар та бүхэнд хүрч байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарын маань одоо зочноор хүндэт хоёр зочин маань хөрөлцөн ирсэн байгаа. Та бүхний сайн мэдж байгаачлан The Underdogs подкастын хоёр хост маань манай хүлээлгийн өрөөнд цаатж байна. Баяр хүргэе. За юу яцгаана? Underdogs in the house, babies. Underdogs in the waiting rooms. Waiting room. Тайванда юу яцгаана? Юу яцгаана одоо? Тайн сайхан. За энэ ста нөгөө бэлгийн амьдралын талаар, сексийн талаар сонсдог хүмүүс маань танаа хоёр нийлээд нэг подкаст хийгээд гэчээг бүрцтэй. Айгүй их мессеж ирсэн. Тэгээ одоо комментарч хүмүүс хэлж гин, утсаар хүртэл хэлж гин. Тийм бүр 50 байлахгүйсэн. Тэгээд бүр юу хийж орж ирээ. Тэгээ story руу ингээ бичээ. Тэгээ энэ хоёртой хийчихээ. Энэ хоёр айгүй их онл ярьд юм аа. Тэгээд хоёр энэ хоёрт нэг жоохон практик заагаад өгөөч гээ. Тэгээд ер нь оролтой. Сайн хоёр яг рекорд эхлэхээс өмнө нэг гоо найрсаг байсан. Яг рекордаарс нэг л жоохон хатааглаад байна. Хүмүүс тэгсэн шүү дээ. Тийм тэгсэн. Тэгээ нөгөө танаа хоёр подкаст нийлвэсэн. Энэ хоёр нийлвэс эрдний шижир алдан үснэ гэдэг шиг дээ. Бэрэг гоох гал ялж шүү дээ. За тэгээд танаа бас одоо нөгөө дугааруудыг сонсож байгаа тий одоо яг нэг юм pornography гэж юу вэ? Эсвэл нөгөө orgasm гэж юу? Одоо тийм тавилтын талаар ч юм яг тийм нөгөө онлайн айгүйх тийм бүр нарийн судалж ярьсан байсан. Тэгэхээр одоо юу гэдэг яг энэ дугаар маань онл практик хослсон тийм гоё дугаар болоосаа гэж айгүй хүсэж байна. Тэгээд хамтарч подкаст хийж байгаа Ариуна Заяа хоёртаа бас юуны төрөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би ер нь та хоёрын подкастын бас бараг 80% шахуу сонсоод дуусгацсан. Вау. Тийм тэгээд мэдээ. Тийм тэгээд надад бол бүр үнэхээр их таалагдсан. Тэгээд яг одоо манай энэ ялангуяа Монгол шиг ийм Азийн соёл сексийн талаар тэр болгон ингэж чөлөөтэй ярьдгүү одоо тийм соёлтой газар эмэгтэй хүмүүс ингэ сексийн талаар ингэж элен далангуу ярилцсан гэдэг бол тэгэхээр гоё сонирхолтой байсан л да. Тийм биз дээ. Тийм бүр миний хамгийн ихний сонссон дугаар бол XD хийсэн секс байсан. Тэр бол бүр зүгээр тайтлыг уншаал тийм үнэхээр гоё сонирхолтой. Сонирхолтой гэж гоё. Тийм байсан. Тийм тэгээд бид дөрөв ярилцаад энэ удаагийн дугаарыг сексийн байрлал ер нь хэр чухал те. Давуу тал, сул тал гэдэг ч юм уу. Тэгээд надад бас нэг түүх эртний одоо эзэнт улсуудад одоо тэрийг ямар шохон байдлаар авч үздэг байсан гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бас нэг жижиг сажиг мэдээлүүд байгаа. Тэгээд түрүүний Ариуныг хэлсэнчлэнгээр онл практик талаас нь тэгээ эрэгтэй эмэгтэй гэдэг талаас нь гол нь гоё элен далангуу яг үнэ хөгжилтэй байдлаар тэгээд ярилцъя гэж бид дөрөв шийдсэн байгаа тийм. Тэгээ эхний хэсэг нь угаасаа мэдээж оршил хэсэг байгаа. Бид нар яг юуны талаар ярих чинь те. Тэр нь яг одоо яг ямар одоо түүхтэй ингээд нэг баг зэрэг оршлоо явчаад тэгээд төлөө гоё нээлттэй ярих тийм юу гаргаад хэдүүлээ сайхан сонсогч нартай одоо нэг тийм нэг сайхан бэлэг барья. Одоо ингээ ярихад айгүй тийм юу болчиход байгаа тийм нэг юм юу гэдэг айгүй тийм чөлөөтэй гэх юм уу тийм нэг юм хүмүүс ч гэсэн айгүй чөлөөтэй ярьж одоо ярьдаг болсон байлээ. Айгүй хит хитэн яг энэ нөгөө бэлгийн амьдралын талаар ярьдаг подкастад бас гарч ирсэн байлээ. Ерөнхийдөө хүмүүс бас лайваар айгүй их одоо хоорондоо бас ярьдаг болсон байлээ. Тэгээд нэвтрүүлгүүд хүртэл бас гарч хэлж байгаа сураг байлээ. Яг эфир цацагдаагүй хоёр одоо нэвтрүүлэг бас цацагдаж эхлэх гэж байгаа тухай сонссон. Тэгээд тийм бит хоёр айгу баяртай байгаа. Ер нь ингээд айгу зөв юмны үрийг тариад өгсөн юм шиг тийм. Яг бит хоёр ингээд амар зөрөгтэй гарч ирээл шууд ингээл секс гэж яриад хэлэнгүүт айгүй их хүмүүс дараа нь ингээд нэр ингэж бас ярьж болохоор юм шүү дээ. Энд чинь бас хэрэгтэй юм байна шүү дээ гэд гарч ирж байгаа. Айгүй их баяртай байгаа. Баярлж байгаа ер нь. Баярлаа та нартай. Яг манай Монголд ийм сексийн одоо секс educationтэй холбоотой тийм контент ер нь нэлээд дутагдaltaй юм шиг надад санагддаг байсан л да.
Тэгээд одоо жишээлбэл 10 жил гэхэд бид нарыг ахлах ангид л орж явахад дөнгөж нэг бэлгийн боловсрал гэдэг хичээл нэг сүүлд нэг орж ирж исэн те. Эрүүл мэндийн багш те. Тэгээ эрүүл мэнд гэж нэг орж ирж исэн. Тэгээд бид нар ч бараг 10 жилдээ тэрийг гүйцэд сурч чадаагүй. Тэгээд ер нь бол бараг порноноос л бараг Ирчүүд бол ялангуяа порноноос л ер нь бол бэлгийн амьдрал юу юм бэ гэдгийг танд нь шүү дээ ер нь сурсан байх тийм. Нин үгүй хэлэхэд те. Тэгээд Америкт гэхэд одоо бидэд энэ чинь ингэж байж ахт те яг ингээд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ яаж ингэж илэн далангуй харилцдаг те. Тэр би бас Хятадд их сургууль төгссөн л дөө бакалавра. Тэгээд Хятадд би бас Хятадын соёлд ингээд байж хахад бас миний нэлээд анзаардаг байсан юм. Хятадууд яг тийм тал дээр бүр үнэхээр бүр 100% юм амар хаалттай байдаг байхгүй юу? Ер нь яг одоо л нэг арай гайгүй болж ирчихэ. Тэрнээс ер нь бол хятадуудын хооронд тийм секстэй холбоотой яриа ер нь баг байдаг байхгүй юу? Тэгээд би бас энэ чинь интернетээс харсан чинь одоо нөгөө хятадд бүрс нөгөө HIV буюу одоо нөгөө хүний дархлал хомсдлын вирусны тархалт нь бүр нөгөө хэрийн хэмжээнээс амар их болцсон. Тэгээд эрдэмтэд судлаад үзсэн чинь энэний гол учир шалтгаан нь одоо юундэ байгаа вэ гэдгийг судлаад үзсэн чинь хүмүүсийн нөгөө sex education одоо доогуур байгаатай холбоотой. Тийм тэгээд бүр нэг ийм тохиолдол гарсан гэж аахгүй бүр жинхэнэ заяа байна. Бүр joke шиг сонсогдсон заяа. Тэгтээ нэг гэрэлсэн хос гэрэлчээд 3 жил болоод хүүхдтэй болж чадахгүй байна гэд эмчтэр хэлсэн юм л да. Тэгсэн чинь гол учир шалтгаан гэж тэр секс хийх. Oh my god. Юу? Тэр бүрээс секс яаж хийдгийг мэдгүй. Хүүхэд хөөснөөс гардаг юм шиг тэрэнд итгий яваад байсан биш үү тэр хоёр чаа. Тийм. Гараа хөдөлсөнгөө юм болчихно. Наач бодлоо хаа. Энэ яагаад болохгүй. Тэр ингээ хамт байгаа хэрнээ болсон гээ. Одоо арич тас. Тэр бас нэг тэр хүн дотор тийм байт юм болоо. Тийм. Тэгэхээр ер нь яг нөгөө нийгэм даяар ямар амар нөгөө одоо секстэй холбоотой мэдлэг дутуу байгаа гэдг нь ер нь харагдаж байгаа хгүй тий. Хүмүүс ер нь гэрлэхээсээ нааш ер нь Хятадд ер нь секс хийн гэдэг айгу одоо бузар булаа явдал гэсэн тийм нийгмийн норм байдаг хгүй ер нь. Тэгэхээр тэр хандлага бол одоо баг багаар л өөрчлөгдөж байгаа. Гэтэл одоо энэтэй холбогдуулаад ярихад те манай Монголд ч гэсэндээ одоо хүсээгүй жирэмслэлт гэдэг юм уу эсвэл бол одоо бэлгийн замын өвчний тархалт те эсвэл одоо порноны донтолт байдаг ч юм уу иймэрхүү сөрөг зүйлсүүд яагаад бий болоод байна гэхээр бас энэ сексийн мэдлэг боловсрал дутуу байгаас болоод байгаа юм болов уу гэж бас бодсон л доо. Тэгэл одоо тэрийг нэмэгдүүлэхийн тулд одоо энэ нээлттэй ярьж чадаагүйгээс болж айгүй тийм хохирсон юу тийм чин сэтгэл санааны болоод биеийнхээ одоо хувьд ч гэсэн огчоод хөл айгүй их баамж. Энийг ерөөс нууж хаагаад ах зүйл гэж бол ерөөсө боддгоо хүн болгол хийдэг. Ерөөсө хүнээс гаж зүйл биш юм чинь тийм үстэй гэдэг нээлттэй. Тийм шүү дээ. Яг нийгэмд одоо гарч байгаа бүхэл тийм болохгүй бас байгаа юм уу те гэр бүл салалт ч юм уу гэр бүл салалт эсвэл одоо нөгөө юу гэдгийг хүчин те тиймэрхүү хэрэгүүд чинь ер нь яг сексийн мэдлэг буруу эсвэл ерөөсөө авч чадаагүйгээсээ болоод гарч байгаа айгууд буруу үрдэг ороод байгаа байхгүй. Тэрэн дээр бид нар ингэж зөв мэдлэг боловсрал олгож ийж гэр бүл салахгүй байх ч юм уу хэрхэн ажиргалтай хамт амьдрах ч юм уу те эсвэл яаж өөрийнхөө тэр одоо бүр хүсэж болохгүй байгаа хүсэл тачаалаа болиулж болох байх юм уу тийм аргуудыг яг ярьж өгч байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө мэдгүй гараад ч гүйдчихвал те. За тэгдэм байжээ найзуудаа. Одоо тэгвэл одоо өнөөдрийнхөө сэдвээр орё гэхгүй. Сэдвэрг орё. За хүмүүс тэгдэм байж. Тэгвэл тэр чи яаж хийдэг гэдэм бэ? Ямар байралтай хинэн ямар байралтай зогсож чиртэй юм бэ? Одоо ажиг баамах штэ. За нэгдүгээр төгсөн загас байрал байна. Үгсэн загас. Үгсэн загас байрлалыг чинь одоо нөгөө нэг би гар мунд гарах байрлал гэж болж байна. Чин залхуурла. Үгүй цаад шилтэх. Одоо алгаа. Тэгээ одоо нэг тийм юу гэдэг хийвэл хийсэн шиг хийхтэй тэрийг бол угаасаа нэг юм окей за гест дуус гэл амир дэшаа гівтэж байгаа ч юм шиг тийм байдлаар хийх бол угаасаа хийгээд чирэггүй тийм биз дээ. Эхлүүлээд чирэг. Тэгээд тэгж бол залхуурла яах юм. Амар ядарсан нөө. Бүр амар ядарсан байлаас хаяа өгсөн загас болмоор л шүү. За. Тэгээ яг тэгвэл яг тийм одоо байр нөгөө эмэгтэй нь яг секс хийх ямар ч тийм дур сонирхолгүй л байгаа л гэсэн үг л дээ. Гэсэн үг ч явахдаа тийм л байгаа. Учираас эрэгтэй хүний хувьд ч гэсэн баг зэрэг яг нэг секс хийхэд яг сэтгэл зүйн хувьд бол тохиромжгүй тийм одоо
дур таашаалгүй те дур таашаал өдөөгдөхгүй тийм л байна гэсэн үг л те. Яг гэхдээ эрэгтэй хүн бол яг тийм байсан ч гэсэн яг үннийг хэлэхэд сэтгэл зүйн үед эмэгтэйгээ хэлсээ илүү одоо бэлгийн харилцаанд бол ер нь орж чадна л та. Тийм үү? Гэхгүй те. Харин тийм уучлаарай тийм байдаг харин тийм эрэгтэй хүн жоохон тийм бид нэр жоохон тэгчгээд байдаг. Тэгчгээд байдаг яг та нар тийм үхсэнгүй яг үгүй ч одоо юу гэмдээ эмэгтэй хүн яг ингээ хүсэл сонирхолгүй байсан ч гэсэн эрэгтэй хүн чинь арай илүү нэг одоо дур таашаалтай байдаг учраас хийх боломжтой. Гэхдээ мэдээж жирийн яг ингээ бие биенийхээ хүсэж байгаагаас илүү тэр мэдээж одоо бага л байна л да. Одоо жишээлбэл тавьж л байвал ямар ч Гүг хамаатайгийн хувьд бол хамаатай гэхдээ яг одоо цаад талаасаа одоо өгсөн загас шиг гэдэг ч юм ийм идэх муутай байх юм бол эрэгтэй хүн шууд болно гэсэн үг бас биш л байхгүй юу. Гэхдээ яг хөө мэдээж тэрнээс авах таашаал нь бол мэдээж өөр бол байх тий. Гэхдээ одоо бол яг нөгөө бэлгийн одоо болохоор яг бэлгийн ингээд боловсролтой одоо ингээд болоод ингээд бэлгийн амьдралд одоо сүүлийн одоо нилээ хэдэн жил. Тэгээд тэр яриач хэдэн жил одоо карьер хөөгөө явж байгаа хүний хувьд болохоор яг эмэгтэй нь үнэхээр тийм дур таашаалгүй одоо тий оршлон ингээд бэлэн болоогүй байх юм бол тэгээд одоо байж ах юм бол мэдээж байдлыг гартаа аваад яаж одоо эмэгтэйгээ өдөөх үү тий яаж бас сэрлийн хөдлөх үү ямар үг хэлэх үү тий одоо зөв шүү бараа аль газарт нь хүрэх үү яаж тоочны хийх үү гэдгийг одоо л тий сурцсан учраас тэрэн дээр ингээд амар сайн ажиллана. Тэрнээс биш энд одоо ямар ч мэдрэмжгүй тэр надад хамаагүй гэл уугатаас дайрдаг тийм одоо мэдлэггүй тийм бүдүүлэг үе бол өнгөрсөн шүү дээ. Залуучууд бидний үе тий. Гэхдээ тийм үе байсан гэдгийг сая битээр ихэнд нь ярьлаа. Тийм үе байсан. Одоо тийм биш ээ. Тийм бай. Одоо тэрнээс бол ичих хэрэгтэй хэрэг тийм байвал тэр чи одоо ямар амьгүй амтан байгаа шүү дээ. Тэр хүний чи амь оруулах хэрэгтэй байхгүй тий. Усаасах гэдэг. 10 оноос сисийн өглөө. Тэгэхээр хамаг одоо мэддэг чаддаг бүх туршлагаараа тэр эмэгтэйг бол тэр яг одоо өөрийг нь хүсэх те тэр одоо бэлгийн харилцаанд орох тэр наадлын оршлыг бол хамгийн сайнаар хийж өгнө. Тэгэл бие бинийгээ хүсэл хийвэл ч та сайхан зүйл болно шүү дээ. Тийм шүү дээ. Окей. За манай хоёр залуу ингэж харилж байна. За ягаас асууя. Чи ингээл агуу сайхан тярараа ингээл ховсоо дал ингээл гэсэн чи нөгөө чигээд өгсөн цаг шиг ивчихвэл яах вэ? Би шууд уурлаа. Би шууд уурлаа. Одоо юу гэдэг. Эхлээд бол ямар ч гэсэн би ингээ өөрөө бол ингээ ажиллана шүү дээ нөгөөдөгтэйгөө. Ажиллана уу. Ажиллаад нөгөө өгсөн загснасаас ингээ сэргээхэ осмос цаа тий. Хамаг байдаг арга. Тэгсэн мөртлөө өгсөн загш хөвтөд байвал би шууд уурлаа. Чи хей надтай одоо ингээ тий би чамд ингээ амар хүч хөдөлмөр гаргадаг чи юм ихгүй байл тэгвэл боли ядаргаа яшиг гэд би бол тэгээд уурлаад ер нь шууд бараг хэлнэ ах гэж бодож байна. Би бас өөртөө гой таашаалмаар ш. Тэгэхгүй би ингээ ямар ганцаархнаа одоо юу гэдэг өгсөн засаг амлуулгаал юм хийгээд байлтаа штэ тийм үстэй тэр чинь бас амар сонир штэ. Энд чинь хоёр хүний ер нь бол секс чинь бараг бас л ихэнхдээ хоёр хүний хийдэг үйлдэл. Тийм штэ аль аль нь биеийн болоо сэтгэл нашаал авах хэрэгтэй юм чинь. Тэрнээс биш зүгээр нэг нь зэвтэл заа зэгээс дуусах гэсэн байдалтай байхаар бол тэр чинь угаасаа нөгөө хийж байгаа хүн ч ямар таашаал авах вэ тий. Амар юм дутуу за одоо нэр 100-аас тэд гэдэг шиг нэг юм айгуу тийм за болидоо за болчидоо гэж баг ингээл дуусах. Тэрний онд бараг хийгээг байсан тэр. Тэгэл өөрөө өөртөө дараа нэг айгуу муухай мэдрэмж авч ирсэнс юу гэдэг нөгөө залуу нь хөдлөхгүй ч юм ямар янз бүр юм хийхгүй байл тэгэл би окей. Тэрний хон за зүгээр эртгэн шиг болоо тий. Яшиг өөрөө яасан дээр. Өгсөн загас тийм байт юм байж. Окей тэгвэл ингээд өөртөө мэдгүй одоо ингээд манаас сонсч ирсэн чинь би яг тэгдэг шүү дээ. Би яг өгсөн загас байрлаад үл хийд юм бэ гэж боддог хүн одоо бодож байгаа хүн байж болох юм тий. Одоо юу гэдэг секси үеийн туршлагатай биш айгүй олон тийм байрлалд орч үзээгүй хүн байж болно шүү дээ. Яа болохгүй гэж. Тийм хүмүүс хандаж юу гэж зөвлөмөр байна. Өөр ямар байрлалд орч үзээрэй гэдэг ч юм уу. Одоо нөгөө бүр айгүй олон үлгэр домгийн жимшигтэй олон жилийн өмнөх Камасутра гэж зүйл байна. Тэрийг бүх байрлалын турч үзэх хэрэгтэй юм уу? Эсвэл тэндээс өөртөө тохион олж хэрэгтэй юм уу? Ер нь яах хэрэгтэй юм? Аха. Окей. Тэгэхээр нөгөө яг зөвлөлтөө одоо ингээл мэдээж нөгөө эрэгтэй эмэгтэй одоо яг ингээд хосуудын донд ингээ бэлгийн харилцаанд орохлоор аль нэг нь яг хүсэхгүй байгаа, аль нэг нь одоо юм яг сексийн одоо тэр үйл явцад одоо бэлэн биш байх үе угаас амар их тохиолддог шүү дээ тий. Эмэгтэй нь ингээл эрэгтэй нь хүсээд идэл эмэгтэй нь хүсдэггүй тий. Эрэгтэй нь хүсээд идэл эмэгтэй нь хүсдэггүй ч юм уу ингээл ямар нэгэн байдлаар ингээд ерөө ийм байгаа тохиолдолд яг тухайн ингээ хүсэж байгаа хүн нь одоо яаж эмэгтэй хүнийхэн дур таашаалыг хөдлөх үү
гэдэг тал дээрээс тэгэхээр нөгөө нэг одоо эхлээд нөгөө хэдүүлээ байрлал ярих гэж байгаа тий одоо Камасутрагийн ингээл мянган байрлал гэж зарим хүмүүс яриад идэг. Тэгтэл яг мянган байрлал байдаг ч юм уу тий. Тэгэхээр яг тэр байрлал бэлгийн харилцааны байрлал туршихаас өмнө яг сексологчдын одоо хэлж байгаагаар судалж хэлж байгаагаар бол ерөнхийдөө бол секс одоо бэлгийн харилцаанд орохын өмнө те байрлал турш үзэхийн өмнө та хоёр одоо хосууд бол ингээд сэтгэл зүйн хувьд хамгийн ихэнд бэлэн байх хэрэгтэй юм байна л да. Нөгөө бэлгийн юм хямрал гэдэг зүйл одоо хүнд бий болохын гол шалтгаан нь эрэгтэйнч тэр эмэгтэйнч тэр айл айл нь яг бэлгийн харилцаанд ороход нөгөө хостойгоо сэтгэл зүйн хувьд харилцаа нь яг хэр байгаагаас айгуух шалтгаалж тэр нь бас яг өдөөгдгүү гэдэг нь айгуу чухал гэдэг юм. Ялангуяа эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орохоос өмнө одоо тэр найз залуутайгаа одоо ингээд хэрүүлийн маргаантай ч юм уу те шийдвэрлэгдэх тийм асуудалтай хад бол тэндээс тэгж их нэг тийм одоо те энэ залуутай одоо бэлгийн харилцаанд орё гэдэг тийм юу байдгүй юм байна. Одоо тийм дур таашаал өдөөгдөн. Тийм шалтгаанаас болоод эхлээд бол сексологчны одоо хэлж байгаагаар бол эхлээд сэтгэл зүйн хувьд аль аль нь одоо бие биендээ те ямар нэгэн маргаан ямар нэгэн харилцааны асуудалгүй байгаад тэгээд сэтгэл зүйн хувьд за одоо бүтээр яг те одоо ийм сайхан яг аз жаргал одоо энэ таашаал мэдрэгч байгаа шүү гэдгээ хүлээмж шөөрөөд тэгээд одоо өөрсдийнхөө яг бие физиологоор орж эхэлт юм. Тэгээд мэдээж бие одоо халаах хэрэгтэй. Байрлал одоо янз бүрийн мэдээж ингээ байрлал хийхийн өмнө бол одоо бие баг зэрэг нь халаах яг сунгалтын дасгал бишэлтэй мэдээж те. Нөгөө нэг төрөний ярьдаг нэг оршил хэсэг байгаа шүү дээ. Эмэгтэй хүн өөрийгөө одоо нэг баг зэрэг ингээд одоо яг бие физиолог бол өөр ингээ мэдэрч эхэлдэг сэтгэл зүгээрээ одоо ингээ яг секс хийх чинь гэдэг тархинд энэ ингээ мэдээлэл өгөө тэгээ нөгөө нэг допамин, эндорфин гэдэг нэг бодисууд ялгараад тэнгууд эмэгтэй хүний умаа хөндөй одоо тэгээд эрэгтэй хүний одоо бэлэг эрэхтэй ингээ хөвчрөх энэ үйл явц ингээ эхлээд тэгээд одоо нөгөө хан нь одоо ингээ чийшж байгаа шүү дээ. Тэгээд ингээд айл айл нь одоо тийм бэлэн боломгч бэлгийн харилцаанд ороод за тэгээ бэлгийн харилцааны явцад хэрвээ ингээ мэдрэмжээ одоо илүү одоо эмэгтэй хүнд эрэгтэй хүнд өгөхийн тулд одоо яг бидний яг ярианд орж байгаа те энэ Камасутра гэл одоо яг нэртэй одоо дэлхийн нийтэд одоо юм танигдсан энэ байрлалуудыг туршиж үзэх хэрэгтэй гэсэн үг. Яг одоо энэ хүртэл яг ийм болсон тохиолдолд бол байрлалуудад туршин. Тэрний наан нь бол ингээл одоо ямар бие үнэлэгч аваад ч юм уу те яг нэг бие биенийг өсөөгөө хахт хийх юм бол энэ бол нэг тийм дур таашаалтай зүйл бол нэг яг болж айл айл та тий. Тийм надад бас саний бараагийн үнцэг маш их таалагдтал та. Тэгээ нэг зөвхөн одоо яг томьёо шиг яг энэ байрлалууд одоо яг топ тэдэн байрлал энэ төр гэсэн юм бол байхгүй те. Мэдээж яг хамгийн түгээмэл байрлалууд бол байгаа. Гэхдээ яг тэр түгээмэл байрлалууд хүмүүсийн ихэнх нь тэрийг туршдаг байлаа гэд тэр одоо хамгийн сайн байрлал гэсэн үг биш байхгүй те. Үнэхээр зарим нэгэн одоо бие физиологийн онцлогоос хамаарат ч юм уу үнэхээр одоо эрүүл мэндийн шалтгаанаас хамаарат ч юм уу одоо нэг хосод бүр шаал одоо өөр байрлал бас тохирдог бас байж болно шүү дээ. Эсвэл эмэгтэй зөвхөн тэр байрлалаас одоо дур хандаг ч юм уу те. Яг юм тасралтгүй нэгээ таних мэдэх discover хийх одоо аялал гэх юм одоо тий. Тэгээ ер нь бол одоо жишээлбэл би одоо нэг хүнтэй ингээд танилцлаа гэхэд би тэр хүнтэйгээ ингээд одоо үнсэлцлээ, одоо хүзүүн дээр нь үнслээ, эсвэл одоо хөхөн дээр нь үнслээ гэдэг ч юм уу. Тэнгуү тэр эмэгтэй хүн ямар хариу үйлдэл үзүүлж байгааг нь би хараа. За энэ дуртай, энэ дургүй байна гэдгийг нь анзаардаг ч юм уу тий. Эсвэл сексийн байрлалыг ингээд хийж явахдаа эмэгтэй тэр байрал дээр жоохон өвдөд, жоохон зөөртэй байгаад ингээд би эрэгтэй хүн бас өөрснөө анзаардаг байх хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа байхгүй тий. Түрүүн би бас харж байхгүй гэсэн чинь 600 ер нь бол тэмдэглэгдсэн 600 тийм байрал байд юм байна. 600 ширхэг гэдэг юм юу гэдэг 600 байрал. Төрлийн байрал. Тэрнээс нэг сонирхолтой юм нь зөвхөн 5% нь одоо 5% хүмүүсийн 5% нь орон дотроо максимал 5 байрлалаар хийж үзсэн байдаг гинэ. Нэг удаа. Агүй нэг удаа. Амьдралынхаа хугацаанд 5 төрлийн байрлал. Тэр 600-аас 5 нь уу? 5 ер нь максимал 5. Үгүй нэг удаа юм байна. Нэг удаа юу? Нэг удаагийн секстэй 5 удаа, максимум 5 удаа. Зарим 2 жиж болон зарим 3 ч юм уу. Тэгсэн тийм нэг сонирхолтой судалгаасан би тэгээд бодцоод ямар багыг хийдэг юм бэ? 5 макс 5-ыг хэлээ. Нэмэлтээ discover хийлтэй гэж. За би тэгвэл 5-3-аас бүгдээр ингэж чинь тос-тостой хариулаарай за. За 5-3 яг амьдралдаа туршиж үзэжсэн одоо хамгийн одоо экстрим одоо байрлалч яг юу байсан бэ? Миний хувьд болохоор яг хүмүүс ихтэй мэднэ л дээ нөгөө энийг нэг монголоор орчвол нөгөө дүүжлүүр бишээ савлуур юу гэдүүлээ тийм нэртэй
За нэг амар сүртэй биш ээ. За нэг амар сүртэй биш яг хэлэх юм бол ихгүй. Хүзүүг эргэжтэйгийнхээ ингээ хүзүүгээр ингээд гараараа бариад тэнгуүтээ би ингээд ерөөхдөө ингээд одоо агаар дээр ингээд мордох байдлаар агаар дээр мордох байдлаар одоо хоёр гараараа хойноос нь бэлхүүсийг хоёр хөлөөрөө миний бэлхүүс ингээд тэврээд тэгээд ингээд одоо тэгж тогтоод тэгээд би ингээд одоо бүхсийн ингээд ярьж байгаа. Бүхсэн би ингээд хоёр гараар бариад хүмүүс хоёр төсөөлөлж идэг те. Тэгээд нэг бол хан дээр жоохон ингээд наалууд ивж жагаад эсвэл яг ингээд одоо агаар дээр муухай ядармаар хүчтэй байх хэрэгтэй. Би тэсэг хийдэг байх тийм манай бараа. Наач надад тохирохгүй байна уу? Турхаал юу? Жижиг эрдний ч удаа шүлэг. Яг нэг тийм хоёр шиг бедрум биш үү? Туранхаа бас байгаагүй гэхгүй. Яг агаар дээр ингээ байгаад би бол нэг амар удаагүй л агаар дээр би агаар дээр яг удаагүй тэгээд яг ханд жоохон ингээ налуулаад эсвэл жоохон ядраад ширээ мэрэн дээр тавьдаг ч юм уу тэгээд тэрийг ингээ гүгөө төвшүүлж болно шүү дээ. Тэгээд эд материал тавьж байгаа. Хоорондоо тэрийг аль аль биеиндээ тухтай байдлаар тэгж хийсэн. Экстрим нь цаашаа юм бэ. Миний одоо юу гэдэг юм хамгийн дуртай ч юм уу одоо юу нэг тийм байрлал гэж ярил. Тэнгүүд би ингээд дээр нь гараа ихтэй буруу хард суугаад тэгээд хотоогоод тэгээ хөлөө ингээд гараа ингээд хөлн дээр нь тавьж байгаа. Одоо шилбнийхаа тийм тавьж байгаа. Тэгээд тwerk хийдэг байгаа. Яа тэр би айгу дуртай байрлалууд юм бол нэг тэгээд залуу нь яг ялангуяа одоо миний таа зэсэг ч юм уу тий тэндээс ингээд айгу чанга ч юм уу ингээд нэлийн чанга байх ёстой. Базах ёстой. Тий ер нь амар чанга базах ёстой. Би тэрнээс бас жоохон ингээд надад бол айгу гой санагддаг. Тэр бол миний дуртай байрлалууд ер нь бол нэг. Nice. Окей. Одоо миний би яахын хийж үзэн экстрим байрлал явах хэвээр би дуртай байрлал явах хэвээр. За аль аль нэг нэрчгүй. Айгу дуртай дээ ямар. Хоёр юм ярьчих гэдэг аахгүй юу? Ми дуртай байрлалаас эхэлж ямаар байна. Бүр сонгож онгоцсон. Миний дуртай байрлал яг сууж агаад одоо юу гэдэг диван дээр ч юм уу те сандал дээр ингээд ихтэйгээ суулгаж агаад өөрөө дээр нь гараад тэгээд тэр нүүр ам болвол миний гизээж авир байх хэвээр. Тэгээд стейч зүр машиндаа тэгээд зүгээр янда. Санаачхыг тэр тохиолдол тий. Хамгийн анх би яг тавихтаа яг тэгдэжсэн байхгүй. Тэгэхээр ер нь энэ байрлал амар гоё юм. Яг би энэ байрлалаас үлээх таашаал авт юм байна. Гэдгээ нөгөө нэг мэдчихсэн гэх юм уу. Тэгээ одоо яг тэр бол зоолттой тавилдаг байл миний хувьд. Гэхдээ тийм амар муу зан сургаад байдаггүй юу? Юу гэж? Одоо нэг жишээлбэл яг надад яг нэг тийм тохиолдсон байхгүй одоо яг нэг байдлаар хийгээд одоо бид хоёр яг доги стайлаар ингээ хийгээдсэн байхгүй. Тэгсэн чинь яг манай найз залууч гэсэн яг одоо яг тэр байдлаар ингээ тавиад би ч яг тэр ингээ таалагдаад эхэлсэн. Тэгэл бараг яг тэрийгэ хийжээч л тавьдаг заяа. Өөр байл тушаад ерөөсө тавихаа болцсон. Тэгэл яг ингээл төгсгөлд нь за одоо тэрийгэ хийгээд дуусгах ч юм уу тий. Бараг тийм болцсон байсан. Тэгээд надад бол яг тэр жоохон муу зан сурахчтай юм шиг бас санагдсан. Тэгэхээр бас илүү таашаал авчдаг. Креатив бас байх хэрэгтэй юм шиг байна. Байх юм шиг тийм. Миний хувьд бол юу гэж хэлэхээр юм бэ? Зөвхөн тэрнээсээ таашаал авдаг. Зөвхөн тэрүүгээр тавьдаг гэхээсээ илүүтэйгээр илүү хурдан тавьдаг байрлал маань гэх юм байна. Одоо юу гэдэг нэг хоёр нэг. Би чамайг 1 минут нүш 1 секунд дуусгав. За. Тэр чинь би бодлоор яг нь эргэтэй айгүйх таашаал өгдөг байрлал юм гэж би юу н бодсон. Энэ олон жилийн донд жаа. Эргэжтэйчүүд ер нь жоохон залхуун шиг байна. Эмэгтэйчүүд нь дээр нь гараад жоохон тwerk хийвэл тэгэл эргэжтэйчүүд ер нь хайлаад урчт юм шүү. Нэг анзаарсан үгүй. Тийм үү? Одоо ярих би бас тэгтээ тийм болов гэж бодсон чинь нийт одоо дэлхийд даяар хийсэн судалгаан дээр гэсэн чинь эрэгтэйчүүдээс хамгийн одоо дуртай таалагддаг байрлал гэсэн чинь яг доги буюу одоо яг артлаас нь хийдэг байрлал эрэгтэйчүүд хамгийн их дуртай байдаг нэ. Тийм үү? Би ядаж бас өссөн юм. Гэтэ шалтгаан нь юу гэж? Эрэгтэй хүн эмэгтэйгийнхээ өөдөөс харахгүйгээр өөрийнхөө хүссэн одоо нөгөө нэг дүр төрхийг гаргаж яг нэг тийм өөрийнхөө байж чаддаг учраас гэж би үзсэн. Минийхтэй бол яг санал нийлэхгүй нэ. Би бол одоо тэр хүний тоонд орохгүй юм байна. Догины тоонд. Чи ер нь дэлхийн хүний. Би яг дэлхийн хүний дунджаас дээгүр юм уу доогуур аль нэгэнд нэ. Минийх болохоор яг тийм биш. Би яг манай бүтээр одоо нөгөө нэг бүгдээрээ л одоо бид дөрөв чинь дөрүлээл одоо бэлгийн одоо юу юм амтрагчтай одоо байгаа штэ тий. Ингээд одоо тэрийг бас зарлах нь ч бас хайшаа. Ингээд яг зүгээр ер нь бол ингээд одоо дооги байдалд эмхтэн хүн бол тэдүүлийн тийм дуртай байдаг гэж би бас боддгоо байхгүй юу. Эсвэл надтай одоо тэгж таарсан байдгүй байхгүй юу. Тэгээд юу гэхээр надад ч гэсэн тэр нэг таалагдв. Яг л бүсгүйхээ одоо ингээд царайр нь харахгүй одоо тэр чин амар гоё дур таашаал авах юм
бүх юм цааш арчлаа шүү дээ тий. Тэгснээс яг ингээд өөдөөдөөсөө хараад ч юм одоо түрүү ариуныгийн хэлдэгтэй одоо яг одоо цээж хэсэг нүрийн хэсгийг ч хараад тэрнээс бас дур таашаал мэдэрмээр шүү дээ. Үндсэн байрлал ч юм уу тий. Яг үндсэн бас биш яг нэг тийм хоёул одоо side by side гэдэг шүү дээ тий. Яг аль тал нь бие бинийгээ харсан ч юм уу эсвэл ингээ хоёр бие бинийгээ тий бие бинийгээ арай одоо хөвтөж байгаад өөдөөдөөс харж байгаа юм уу? Хөвтөж байгаад өөдөөдөөс харсан, босоогоороо өөдөөдөөс харсан. Дандаа өөдөөдөөс. Хоёр нь босоод юм байна. Тийм юм байна. Ер нь экстрим. Босоо бараа шүү. Яа. Тийм тэгээд байж нөгөө ариуныгийн сонголтын хоёрыг үлдээгээгүй. тийм шүү дээ хоёр дахь. Яг Extreme. Хамгийн экстрим байрлал гэд би ингээ бодсон чинь надад хамгийн түрүүнд нэг байрлал орж ирж байна. Яг яа тэрийг одоо яаж тайлбарлана. Бүр тийм амар За экстрим. нүдэн анадхи. Ингээд ор байла. За Орон дээр биш. Орон дээр биш ээ. Ингээд биеийн хэсэг орны ингээд юу гэдэг ингээд уруу унжаад толгоо ингээд нөгөө нэг газар одоо ингээд байгаа. би барыг мэдчихлээ. Тэгээд ихтэй ингэж нөгөө нэг ихтэй ингээд одоо орон дээрээс барьж агаад одоо ингэж нэм хийж исэн. Тийм байл хамгийн экстрим санагдаж байна. Гэхдээ тэр амар одоо юу гэдэг яа би ингэж явчлаа байх юм да амар гүн орж исэн тэр айгүй гүн орж исэн. Тэгээд бүр аймага таашаалтай байсан уу гэвэл үгүй зүгээр яа таашаал авсан. Гэхдээ тийм гой бол байгаагүй тэр байл. Тухтай байгаагүй юу бас. Тухтай байгаагүй. Яа тийм ээ тий. Ингээл хамаг цус мус ингээд тайлбар юу л дээ тахаа чи бүр ингээд Толгой малгай хэрэгцсэн. Юу нөгөө нэг 3 секунд. Бүр ингээд зовж байгаа бие мие чангалж гацсан. Болоо болцсон. Тийм яа Им- би ч дээ Одоо нэнэ яасан. Нэнэ яа. миний экстрим. Мөө. Тэг би харин яагаад ингэж асуусан гэхээр би өөрөө ерөөсөө тийм экстрим юм ерөөс туршиж үзэж байгаа юм лээ. Оо юу вэ? Хариулт болоо гэсэн. Миний одоо хамгийн экстрим гэх юм бол одоо ширэн дээр эмхтэйгээ тавьж байгаад их ч одоо экстрим үү? Одоо надтай л одоо хамгийн экстрим. Тийм одоо эмхтэйгээ яг ингэж өргөж одоо ширэн дээр гаргаж байгаа те. Өөдөөдөөс харж байгаа тийм гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэр л юм уу да. За окей тэгвэл энэ хооронд би нэг асууж танаас. Магадгүй ингээд нөгөө нэг ингээд гүйлгэж ингээд Камасутра ч юм уу яг энэ талаар ингээд яригээд ингээд нэтээс ингээд хайхаар мэдээж та бас хідэн байрал харсан л ах тийм. Хамгийн турч үзмээргүй санагдсан байрал байсан уу? Турч Одоо энийг бол бүр хизээч үгүй гэж бодмоор. байлгүй яах вэ? За. За надад бол нэг туршиж үзмээргүй юм байна гэсэн байрал бол байгаагүй. Туршиж Энэ бүр хизээч байх боломжгүй дээ гэмээр тийч хэлмээр байл баагүй. Байсан. Надад бол байсан тий. Заяад байна уу? Заяа эхлэх ярих уу? Байна. Надад байна. Нэг байрлалсан би тэрийг бүр харчаад за энэ бол надад бүтэхгүй. Одоо тэр Камасутра юуг харахаар нэг бол ингээ балет чинь юм. Ер нь тиймэрхүү хүмүүс зориулсан юм шиг санагдаад байдаг байхгүй ягаад гэвэл ингээ харахаар хай миний хөл ер нь бол ингэж аасахгүй нэг тийм байдлаас авахгүй залуун зогсоо тэгээ эмэгтэй нэг хөлөө ингээ хоёлоо зогссон тэгээ нэг хөлөө ингээд залууынхаа ингээд одоо мөрөн дээр тэгээ тэр бол хизээч надад бол ингээ хизээч болохгүй би ингээ амар шүрмж болохгүй миний шүрмэсч чадахгүй хүлж угаасаа хүрхгүй. Тэр бол бүр хизээч ингээд нэг төсөөлөгдөхгүй те. Ямар ерөөсө болохгүй чинь бас өндөр намаар яасан байна шүү дээ. Залуу надтай өндөр намаараа ойролцоо байж нэг боол төхөж очно гэхээс ш амар 2 м өндөр залуутай очихгүй юу. Суулт навчилсан. Нэрээ тэгэхгүй бол тэрийг би харчаад за арай энэ бол биш ээ гэж би бол тэгж бодсон. Надад бол тэр бол хизээч болохгүй. Надад бол болох байхаа. Тэр чинь бол суулгаж агаад за Суулгах нь дээ. Суулгаад суулгаж агаад суулгаж аваа би хүлээд хийж тавих юм. Тэгсэн ч болохгүй. Миний хүл гар тийм үү. Өмнө би ингээд 15 минутын ингээд дасгал масгал өөр мөргө халааж малаад юм уу яа. Тэгжээч яа нүгээс шууд Арцэг марцэг айгуул салгаад экстрим сонсогч. Яг нөгөө Камасутрагийн уусаа яг энэ байрлалуудыг туршиж үзэхээс өмнө бие бас нэлээд юм сайн халаагаагүй тохиолдолд эндээс нөгөө нэг хүмүүс ингээд одоо бэлгийнхаа одоо энэ байрлалыг ингээд сольж үзэж явах хүмүүс бас жоохон бэртэл гэмтэл авд юм байна л да. Одоо сайн заяагийн хэлдэгчлэмтэй ингээд хөл мөлөө хамаагүй бас ингэж өргөөд те. Тэр хооронд сайн одоо яг нөгөө нэг
тэрийг ингээ уян хатан байдлаар ингээ сайн ямар сандал эмэгтэйчүүдэд одоо йог гэдэг ч юм уу те нөгөө ийм янз бүрийн одоо ийм дасгалууд хийдэг шүү дээ. Тэр уян хатан байдлаа сайжруулбал бас тэр чинь юу байдаг юм тэр байрлал туршиж үзэхэд тэр нь бас их юу байдаг юм. Одоо нэмэртэй гэх юм уу те. Тэгвэл тухайн хүнд ч гэсэн эрэгтэй хүн ч гэсэн нэг тийм шин содон өмнө бас тийм таньж мэдээгүй хөө өөрт нь илүү одоо тухтай хэрнээ эмэгтэй хүнээс одоо таашаал авдаг ч юм уу. Тэр миний хувьд ч гэсэн одоо тийм бүр туршиж үзмээргүй тийм байрлалууд бол яг ингээ харж байхад угаасаа тийм эрэгтэй нарай илүү нэг тийм эвгүй одоо нэг тийм одоо биеийн нуруунд ч юм уу тэгээ хөлд гэдэг ч юм уу те нэг тийм тухгүй харагдажсэн тийм байрлалууд байсан л да одоо эмэгтэй түрүүний нөгөө заяаг хэлдэгчлэн одоо баг аас суудсан зөө. Тэгээд яач аас уух юм те яач би одоо аас уулах юм те. Тэгээд тэгснээ ингээд доороос нь ингээд нуруугаа амар ингээд дээш хотоолгоод нэг амар эвгүй байрлалсан. Тэр нэг урлагийн л одоо нэг тийм бүтээлч хүмүүнд зориулсан те илүү нэг тийм урлагийн нэг мэдрэмж өндөртэй те. Тэр чи яах ёстой юм шиг байгаамаа. Одоо нөгөө ярьдэн штэ хосууд ингээд нэг жоох ингээд секс ч юм уу ингээд нэг жоох уйдгартай ингээд болоод ирэнгүү те. Хайраа ингээд хоёлаа тийм байрал туршиж үзэж юм уу те. Тэгжээч нэг тиймэрхүү одоо содон байдлууд юу н болох бах гэж би ер нь бол бодож байна те. Ингээд номоо ингэж гаргаж ирж байгаа ч юм уу те. Өнөөдөр хоёлаа энийг туршиж үзье юу гэж бодож байна. Эсвэл орой хоёлаа энийг туршиж үзье чи ингээд одоо юу гэдэг өмнө дасгал хийгэрэй ч юм уу те. Жоох ингээд өмнө ярихгүй болвол одоо тэрнээс ч байнга ингээл яг би яг ийм Камасутрагийн ийм байрлалуудыг хийж үзэн тийм болохоор би йоганд явах хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү юм ер нь бол байхгүй байх гэж бодож байна. Нэг юм аль нь ингээд гоё ярьж хийвэл те. Ингээд энийг хийж үзмээрэн юу гэж бодож байна. Хоёул ингээд тушаад үзгүй те. Тэгээ болвол тэрлээс болохгүй бол ингээд цаана зөндөө ахиад 500 600 байлаа. Тэрийг бас туршиж үзэж олно. Тэр нөгөө юу тоглоом байд юм бэл л шүү дээ. Ингээд нөгөө нэг юу яаж агаад сонгодог дундаас нь одоо ингээд нэг юм аппликейшн хүртэл юм байна. Тэг ингээд байж байгаа өнөөдөр одоо алийг туршиж үзэхгүйгээ нэг шок гээл тэнгууд нэг нь гараад ирдэг. Тэгсэн чинь нөгөөд ч гараад ирлээ яг. Хөлөө үргэлж. Тэгэл үзэн ш тэгэл үзүүл болол болно л за болохгүй. Хөгжилтэй байх юм шиг. Аацгаас салгаад шаваагаа. Яа за би. Надад нэг асуулт байна гурваа. За. Ямар их асуулт. Нэг л асуулт. Хошоо. Гомц байд. Та нар угаасаа бити асуусан ч би асуудаг. За юу вэ? Анхны секс дээр за одоо жишээл нөгөө хос хоёр өмнө хийж үзээгүй жаад анхныхаа сексийг хийлээ. Тэгсэн чинь ингээл нэгэн санаачлаг амар гартаад одоо жишээл та хоёр заяа. Та хоёр ингээл нэмэгтэй донцсон чинь ингээл нөгөөх чинь бүр ингээл за одоос одоо юм байрлаа одоо тэгэн мэг юм гэдэг хамгийн их төрсдөгдөл ямар байх вэ? Хуучинсаг үзлэр бол одоо ямар сурцтай охин бэ гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар хүлээж авч магадгүй. Гэхдээ би бол одоо хүлээж авах нь хэр их байгаа вэ? Ихийг нь үлдээж хүлээж авах гэж би бол бодож байна. Надад бол тэр чинь харин ч илүү юу юм шүү. Илүү л баярлууштай хүлээж авах юм шиг санагдаж надад л илүү эрэг байдлаар байрал олон байрал тусаал энэ чинь бие биендээ л одоо бие биенээ л одоо дур таашаал өгөх гэж байгаа зорилготой хийж байгаа юм чинь те. Тэгэхэд бол тэгэл окей гэл би бол амар нээлттэй хүлээж авах. Тэрийг тэгэл гэж мэгэл баг ингээл хөдөлгөөнгүй байснаас тэр нь тэгээ санаачлагтай байгаа нь илүү харин ч тийм баг өдөөж өгөх баха. Миний хувьд бол тэгээд тэр эмэгтэй хүн тэгж их санаачлаг гаргалаа гэдэг нь одоо жишээлбэл тэр эмэгтэй хүн одоо явдалтай гэдэг ч юм уу тийм бас байх албагүй байхгүй те тэр хүн тийм мэдлэгтэй хүн бас байж болно шүү дээ те. Тийм шүү дээ. Тийм. Ямар ч үж болно. Би бол ихтэй шал өөр бодолтой байна. Одоо миний хувьд одоо яг өөрийнхөө туршлагаас л ярил л да. Би бол яг эхнийхээ ч юм уу анхны шуурга ингэж хамаг байдаг одоо юу гэдэг хамаг байдаг нууц нандэ юм аа. Хүзрэг гарахгүй ер нь угаасаа эхний ер нь бол юу яадаг ч гэсэн одоо болдсон шүү дээ. Ер нь бол айгуу гоё хоёлоо хүссэн байгаа. Тэм тохиолдолд миний хувьд бол нэг 3 байрал бол хангалттай яадаг л угаасаа айл нь хүссэн тэгэл айгуу гоё чаддаг гоё 3 байрлаа хийж л да. Тэгээд бусдын ингээд гоё үлдээл та дараагийнхаа юунд уулзалтан ч юм дараагийнхаа шөнүүдтэй тэгвэл бол нэг шөнө ингээд хамаг 10 юм аа үзүүлчдэг. Тэгээд байхгүй. Гэхдээ 10-ыг үзүүлсэн цаана 590 шүү дээ. Тэрий ч бас судлах гэж мөө юм байна шүү дээ. Бас тийм ээ нээж олох гэж. Зарим нь болооч болохгүй ч юу. Би бол тэрэн дээр яг одоо шууд ихний хамт ингээд унтсан одоо эхний шөнө бол яахгүй.
бүх Заяа бол нийхгүй байх нь. Гэтэ өгсөн загас байрлаа. Тэгсээ өгсөн засаар дуусахгүй. Өөрөө таашаалтай айлында гоё байлгаа. Тэгээд яг нэг юм 3 ч юм уу 4 байлаа. Тэгээд айгу. Яг цайны 3. Уус нэг юм болчдөг штэ. Цайны. Цайны зөндөө байна. Орын санд маа өдр гэж үгүй. За яг цайны хэд вэ? Бид нар яг тоогоо хэлээ авчи. Цайны 601 мэг бол. Цайны 600, кофений 400 ингэ мягаад байна. Вау! Адаг шиг. Камасутрыг тагцсан гэж байна. Бис яг чамайг ярьж байгаасаа бодлоо л да. Ер нь байрлалыг бид нар яг яаж сурд юм бэ те ингээд нэг би ингээ өөрөө бодохгүй би ер нь яаж байрлалуудыг сурсан болоо гэд. Тэгээд түрүүн бас нөгөө энэгийн подкаст хийнэ гэж ахта Камасутраг үзгүй. Тэгсэн чинь аль хэзээ нөгөө үзэхээсээ Камасутраг үзэхээсээ өмнө тэр байрлалуудыг баг хин ингээ тушаад үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээ яг өөрсдөө зүгээр яг секси хойд ингээ сураад яваад байдаг бах те ингээл хамтрагч юм уу ингүүл яаж ингээл ингэж тушаж үзт юм уу ч юм уу тэгдэг байх гэж би сая бодлоо. Ер нь тэгж ер нь заалгадаг байхаа тий. Заалгад юм уу? Ер нь эрэгтэйчүүд чинь бол ер нь порноноос за ер нь порно л porno үзээгүй эрэгтэй хүн бол ямар байрлалаар хийх тийм креатив сэтгэлгээ байхгүй гэсэн үг. Гүүгүү нөгөө яг ийм байгалийн нөгөө инстинкт байгаа л да. Одоо нөгөө амьтан хүртэл яг юугаа одоо хийх суралцдаггүй шүү дээ. Тэр чинь суралцдаггүй ч явахтай нөгөө байгалийнхаа зөнгөөрөө хийдэг гэсэн үг. Тэгэхээр тийм мэдээлэл аваагүй ч гэсэн байгалийнхаа зөнгөөр л ер нь бол хийн л дээ. Тэр уламжлалт байрлалыг дундад зууны үед яг нөгөө одоо Roman Catholic одоо шашин тэ католик шашинд одоо үндсэн байрлалаас бусад байрлалаар одоо секс хийхийг нүүл гэж үздэг гэсэн гинэ. За. Тэгээд хүмүүс ерөнхийдөө тэр одоо тэгээд тэр байрлалыг одоо яг үндсэн байрлал гэж нэрлэдэг. Тэгээд англи хэлний талаар нөгөө missionary position гэж нэрлэдэг тийм. Тэгээд missionary гэдэг чинь болохоор нөгөө шашны одоо ингээд даалгавар авч ийш тийшээ аялж явдаг хүмүүсийг хэлдэг тийм. Missionary гэдэг. Тэгээд нөгөө өмнөд Америкийн одоо уугуул иргэд тэгээ нөгөө Европоос ингэж мишнери хийж ирж байгаа хүмүүсийг шоглоод тэгээд ийм мишнери байрлал гэж одоо тэд нар болохоор шашныгаа дагуу зөвхөн тэр одоо уламжлалт байрлалаар секс хийхтэй гэсэн тийм үзэлтэй. Тэгээд тэр уламжлал тэр нөгөө уугуул хүмүүс нь болохоор тэднийг хараад тэд нар зөвхөн ийм байрлалаар хийдэг гэж одоо жоохон шоглох маягтай гэх юм уу те. Тэгээд ийм мишнери байрлал гэж анх нэрлэж ирсэн бэлээ. Тэгээд ер нь бол энэ мишнери байрлал бол ер нь бол яг хүний яг одоо чиний саяны хэлсэн шиг нөгөө байглаасаа ингэж хоёр хүн ямар ч байрлал мэдгүйгээр хоёр хүн уулзсангууд ер нь яг тэр байрлалаар л секс хамгийн түрүүнд хийдэг гинэ. Гэтэ би ингэж анзаарсан шүү дээ. Одоо жишээл тэр 600 байрлал гээд байгаа хэдий боловч заяа. Ерөнхийн нэг үндсэн нэг юм окей, өсрээд нэг 10 байрлал байх шүү. Хевтэгээс нэг босоогоос тэгээ юу гэдэг одоо нүрээс нэг тий. Агаар тийм юм уу тий. Гэтэ тийм жоохон өөрчлөлт нэг позишн одоо юу гэдэг нэг юм байрлалууд явцсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл дээр нь нэмтэн гараад хийлээ гэхэд нэгнийх нь хөлн нугларангууд дахиад нэг өөр байр. Нэгнийх нь баг гарын нугларангууд дахиад нэг өөр байр ч юм уу тий. Эсвэл жоохон хазаагууд нэг урагшаа болонгууд нэг хойшоо болонгууд нэг болчихж байгаа. Нөгөө тийш харц суулаад дахиад нэг хөлөө нуглуул нэг гар өөр. Очоод нэг гоцгоо. Гэж баг 600 болгосон юм шиг. Ингээм бол бараг наа чи ингэж хийгээд өсрэл нэг тийм хитгэл байгаа юм шиг байна тий. Ус нөгөө байгаан юм дээрээ баяжуулаад явчихж байгаа байхгүй. Уламжлалыг чинь бас ингээл доорн дээр ивлээ тэгэл дахиад нэг өөр байр нэгэл тэгэл эсвэл ширээн дээр ивлээ ингээл дахиад нэг байр ч уламжлаа одоо өөр юу усан дийлээ нэг. Ингээ явчихж байгаа байхгүй. Ингэж агиухан ярьдэн штэ эрэгтэй хүмүүс дийлэх юм тийм нууцхан хүсэлтэй гэдэг гинэ. Ер нь бол юм балет хийдэг. Нугардаг хүүхнүүдтэй унтаж үзэх. Хоёр тэрний тал дээр өгдөг чинь тийм хүсэл байдгүй нууцхан хүслээ. Нууцхан биш ил шүү дээ. Нэнийх нь ил юм байна. Тэг би бодчихсон. Тэг би яг нөгөө тийм хүмүүс чинь ингээл бүр нугларч хурж ирэнгүүтээс бүр султаан доогоороо толгоо нь гарч ирж байна. Тэр айгүйгүй тийм. Яг яах юм бэ? Тийм сэтгэл төрдөг гэсэн. Одоо манай нугларч одоо ингээд араас нь ингээ хийжсэн чинь доороос харж байгаа. Доороос инээд харж байгаа. Би нэг орж юу одоо тань Хүмсээ ч бодаад яа. Ай цагаа хэмнэ. Чат магтсан сууж.
Гомдмоор юм бэ чи. Наад зүгээр авч идэг гоо. Тэгээд ахтаа. Бараа яа дээ. Бараа тэгж боддtiin юм уу? Би яг Бодчихсон яг юм уу? сая яг тэгж асуусан. Би яг тэгж бодож байгаагүй мэн. Тэг яг би бол нэг яг тэгж балет чинь тэгээд тийм уян алрахаа баг тэр нь илүү баг айцтай юм шиг хөө. Хөлийн нэгсэж бүр цаашгаа яваад энэ ингээд эндээ зогсчихлоо. Хаашаа өгөө. Эйгүй. Энэ ингээд хаашаа чамг хөдөлт юм уу те? Тийм хүнээс бол бүр 1000 байтугай байрлах юм шиг. За тэгвэл ахаад нэг асуулт байна. Ер нь амар жижигхэн ч юм уу намхан тийм хүүхэндээ унтж удсан уу одоо яг юм тийм одоо өндрөөс ч бас айгүй шалтгаална шүү дээ байрлал ер нь бол Тийм шүү дээ. одоо айгүй өндөр 2 м өндөр залуутай унтах метр 80-тай өндөр залуутай унтах ч юм ингээд амар өөр ялгаатай тийм үү те зарим байрлал ерөөсө болохгүй байхаа зарим болдог ч юм уу те тойрын хувьд айгүй жижиг юм ихтэй унтж удсан уу ер нь бол нэлээд жижиг. Миний хувьд бол яна би үзээгүй байна. Тийм жижиг эмгтээтэй бол ондч үзээгүй. Жижигхэндээ хэр жижиг гэсэн үү? Одоо яг жижигхэн октод бол яг сонсож за юу гэх нөө. Тийм шүү дээ. Нэ тэгвэл 50 метр 50 арай байгаагүй хаа. Ер нь намхан. Ер нь бол намхан охинтой унтчихсан. Чүд жоохон өндөр юм чинь ер нь. Тийм. Ер нь тийм метр 50 5 мап байсан болоо. За. Тийм. Тэгэхээр ч одоо тэрнчэнс чинь бол одоо жишээл яг зогсоогоороо хийх ихэд аяг хэцүүлж байгаа байхгүй тий. Минийх шиг нөгөө дүүжлүүрэл. Тийм дүүжлүүрлж хийхгүй. Миний хувьд бол өндөр юу гэдэг айгүй чухал ах. Одоо 2 м залуутаатай одоо унтвал ямар байрлцах юм ариуна. Ариуна. Яг яах юм биднээс. Яг 2 м залуу мадтай бол нэрээ тэгж татнасч үзээгүй. Миний одоо аяг харьцаанд орж ирсэн хамгийн өндөр залуу гэх юм бол бараг 1 м өсрөл 85 ол гэсэн баг тэр. Тэгэл яг хөрх юм жоохон яах шаардлагатай болсон. Нөгөө нэг өвдгөө дуулах ч юм уу та босоор хийж илаа гэхэд өвдгөө дуулж молох ч юм тийм шаардлагатай болж ирсэн. Тэр нь миний хувьд бол нэг юм асуудал болоогүй. Зүгээр би сая та нарын ярьж байхад юу санаанд орлоо да. Инстаграм үзээ явжсэн чинь нэг тийм пост хийсэн байхгүй юу. Хүндийн нөгөө нэг одоо ингээд нөгөө бүр юу идэг штэ тий. Бодилдинг юм биш одоо нөгөө хүндийн өргө. Юу задаан байдаг штэ нөгөө нэг ямар задаан гэдэг UFC. UFC-гийн нэг юм зураг тий холимод талын арга тий нэг одоо толгойн зураг тавьсан байгаа байхгүй нэг залуу. Тэгээд тэгснэ өндөр юу гэдэг өндөр тий одоо жин ихтэй хүүхнүүдтэй байрал солиход яг процесс юм болдог гэвчсэн нэг амар том битэй залуу ингээд нэг хөөрхий залуу ингээд нөгөө нэгээд тойруулаад ингээд яг гэж байгаа зураг байгаа байхгүй. Тэгсэн чи би дэрийг харчих бүр ямар муухай өөдгөө юм бэ те нэг амар ингэж хацлаад захтай яг муухай сэтгэлтэй болчихсон байхгүй. Тэр шиг юу гэдэг одоо за окей жижигхэн битэй хүүхнүүд асуудал үүсдэг юм байж тэгвэл манайч шиг нэг жоохон том бие мэтэй хүмүүс байрал солих тийм амар ихтэй хэцүү яах юм уу? Юм уу гэнэ. Бэдэг юм уу? Миний бодлоор тэр нэг том асуудал биш хаа. За. Тийм баха. Тийм. Яг юунд харин би бол гайхал юм да. Яг юунд тийм асуудал яг байрал солиход тий гарна гэж байрал солиход ямар асуудал гарах юм. Чи ямар би өөрөө өргөд яг өргөж мөргөхөд ч юм уу. Яг миний нөгөө хэцүү нөгөө экстрим байрлал туршиж үзэхэд магадгүй нөгөө жингийн асуудал нөгөө эрэгтэй жоохон булчин жоохон сул ч юм уу те. Тэгэхэд өргөхөд жингийн асуудал гарахгүй эрэгтэйгээ бас хүчтэй. Гэхдээ эрэгтэй л ихвчлээ шүү дээ. Тэгэхэд тэрнээс ер нь бол ингээд байрлалуудыг ингээ харахад аль одоо хүн чинь өөрөө тулгуур эрэгтэнтэй учраас би үнтгээ ихэд жим бол нэг амар төдийлөө ядгүй. Харин ч тийм булбраа ийм булцгар байх тусмаа харин илүү амар тийм тухтай илүү мэдрэмж өгөх талаас илүү гоё байдаг гэж бодчих чинь миний бодлоор. Тэ. Тийм илүү зөөл илүү нэг тийм барьцтай. Айгуу гоё харин тийм надад бол тэр нь тал тэгэхгүй бол нэг амар туранхаа яг туранхаа октоодоо сонсч магадгүй те. Бүр гэхдээ хитрхи туранхаа гарч ингээд яг хитрхи ингээ ясмас ч юм уу ингээд барих юм байхгүй хач айгуу тийм шулбар байхаар бас яг эргэтөө гэх юм уу эсвэл надад ч гэх юм уу те нэг тийм бас тийм тухтай байдгүй ер нь жоохон ийм баг зэрэг юм булцгар ч юм уу те тийм байх нь бас илүү тухтай юм шиг санагддаг. Миний л бод. Тэгээд хүн ер нь таранч байж болно, туранхайч байж болно. Тэгээд нэг байрлалд нэг хэвэнд цутгсан юм шиг тэхгүйгээр яг одоо тэр хүн өөрийнхөө биеийн физиологийнхоо одоо тэрэндээ тохирсон тийм одоо байрлал олж авах ч хамгийн чухал байхгүй тий.
Ер нь бол Ер нь туршиж үзэх нь л чухал. туршиж үзэх. Тий. Айл партнертайгаа ингээ яриа тий. Хоёлаа энийг туршиж үзье ингэж би гэж бодож байна. Ингээд өнөөдөр орой ирвэх хасаш ер нь өнөөдөр орой та нар сонсож байгаа бол нэг өөршийн юм туршиж үзээрэй. Тийм өрөөлээ те нэрээ яг бүгдээрээ нэг ерөөс амьдралдаа туршиж үзэж байгааг нэг байрлалаа. Яг үнэ. Нөгөө хамтрагч нь гайхаж махад энэ боломжтой байцгаараа гэж хамгийн нүд хэлмээрээ. Нөгөө дөрөв чинь туршаа гэж хэлсэн шүүгээ туршсан чинь май маргааш нь гимтсэн мэт. Экстремийн туршаад байсан дөрүүлнийхээс. Дүүрс айгу боломжтой байгаарэ. Шинэ байрал өмнө үзээгүй байрал турших гэж байгаа бол аюулгүй байдал safety first те одоо юу гэдэг. Бүх аюулгүй байдлаа харуулсны дараагаар жаргалаа гэдлээрээ. Зүг. Жаргах юм уу яг? Жаргах штэ жаргах. Миний сүүлчийн асуулт энэ. За окей. Та гуравт дараа нь асуулт асуу. Миний сүүлчийн заяа сүлд найруулаарай. За. Та хоёрлоо хариулаарай. Ямар байрлал эмэгтэй хүн хамгийн секси харагддаг вэ? Чиний хувьд залуу. Та хоёрын хувьд эмэгтэй. За. Ер нь бол яг миний хувьд шүү дээ тий. Эмэгтэй хүн артлаасаа л хамгийн одоо яг дор булаамаар харагддаг гэж боддог. Тийм үү. Тийм. Одоо яг ялангуяа одоо нөгөө дооги гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэн дээр яг ингээд эмэгтэй хүний одоо ингээд артлаасаа одоо өгзөг хэсэг гэдэг ч юм уу, тий. Тэгээ яг тэр нурууны хэсэг яг тэр хэсэг бол надад илүү одоо секси харагддаг юм байна. Надад болохоор эмэгтэй хүн яг уртлаасаа очлоо. Яг урт тал байгаа. Тэгээд тэр эмэгтэй хүний одоо дахин давтагдчихгүй тэр одоо тий нүүр царай, биеийн хэлбэр одоо тэр эмэгтэй хүний одоо өхний толгой ч юм уу тий өнгө мөнгө гэдэг тэр зүйлийг ингэж харж тий мэдрэх тэрийг ингээ тэр чинь айгүй ер нь бол амар тийм таашаалтай зүйл байхгүй юу. Тэгээд дээрэс нь нэмээд яг эмэгтэй яг нэг одоо яг тэр эмэгтэй ингээ илүү таашаалтай миний яг ингээ тэрүү дээр байгаад тэр хүн чи яг ингээ дээр ингээд байрлалаар байвал тэр эмэгтэй хүн чи яг тэр чигээр бүтнээрээ тэгээ дээрэс нь яг харагддаг байхгүй бүтэн харагддаг. Тэгэхээр тэр эмэгтэй айгүй эрхэмсэг тэ одоо ус мөс нь ингээд одоо задарсан тэ дээрэс нь яг тийм таашаалтай мэдрэмж авж байгаа тэр царай тэ ямар ч мэдээ царайтай чинь тэгээд тэр бүгдээс яг айгүй таашаалаа. Дээрэс нэмээд нэг мэлж амар олон юм ярих. Яг ингээд надад бол амар нөлөөлдөг зүйл яг эрчүүд бас тийм байж магадгүй. Дуу айгүйх надад нөлөөлдөг байхгүй яг тэгээд тэр нөгөө сексээс авж байгаа тэр дуу хоолойных нь тэр одоо дууралт надад амар их тийм юу өгдөг, таашаал өгдөг. Дээрээс нь яг тэрийг ингээ хараад тэгээ ингээ таашаал өгөөд одоо тэр хөдөлж явах явцад бол миний хувьд бол одоо яг сексээс авдаг хамгийн одоо юм юу таашаал. Тэр дуу гэдэг тэр бол ер нь бол бас тэр нэлээд чухал да ер нь хувлаад үзэх юм бол би бас нэг удаа бүр ерөөсөө ямар ч дуу гаргахгүй мэдж үзчихсэн л та. За. Тэгээд би яг тэгэхэд яг тэр хүртэл би ерөөсөө эмэгтэй хүн ингээ дуу гаргахад одоо ямар чухал байдаг гэдгийг ерөөсөө бодож байгаагүй. Тэр үед ойлгосон. Яг тэр үед ойлгосон байхгүй юу? Яг бүр амар сонир санагддаг юм лээ. Бүр дуу гаргаж болохоог нөхцөл байдалтай юм уу? Дуу гаргаж болохоор нөхцөл байдал байсан мөртлөө. Нүүр цайны хөрөл ямар ах? Би гол нь яг нөгөө нэг артлаас нь хийжсэн болохоор яг нүүр царайны хөрлийн бол тэр үед юусан анзаараагүй байхгүй. Тэг яг тэр одоо яг нэг one night sex байсан л да. Тэгтээ би бол юу н эрэгтэй хүн тэр үед юу н айгүй их юм боддөг юм лээ ямар ч. Хойно бүр зүгээр юм бодсон байж тагсан. Юу л болоод байна да. Юу тохиол яагаад дуурахгүй байна да. Санаа манаа алдсан аа. Одоо яаж тайлбарлах юм бэ? Одоо миний хоёр хөлний засар эрэгтэй нэг орд суугаад ингээд би нэг хөл өрөө гэхдээ нэг одоо эрэгтэйгийн хөл миний нэг хөл даваад тий яг тийм зүрч гэж хаяасан. Эрэгтэй нэгтэй суугаараа одоо би ихтэйгээр тийм байралтай. Тэгээд яг тийм үед бол амар гоё байдаг. Миний гоёыг ингээд барьцсан ч юм уу те ингээд тэгээд нэг тал гараараа миний хөхийг барьцсан ч юм уу. Тэгээд эрэгтэй нь ингээд яг царай мараа бүх юм ингээд лаг гоё харагддаг. Гар маран ч юм уу бүх миний хувьд гар нь айгуу чухал байдаг эрэгтэй хүний. Тэгээд тэр үед л айгуу гоё санагддаг. Ер нь бол тэрнээс ш армараас бол би тэгэл харахгүй байх шүү дээ. Тэгэхээр чи мэдэхгүй шүү дээ. Заяг үед яг мэдрэмж яг тооч тэгээд барих бас хөрөлцөх айгуу чухал юм байна те. Хөрөлцөх миний хувьд бол айгуу хөрөлцөх тийм ялангуяа ингээд чанга манга намайг барих тийм айгуу дуртай. Тэгч тэрнээс айгуу таашаал. Ер нь бас дөрүүлээ их өөр байх шүү.
Тийм ээ. Тийм л байгаа л та угсаа яаж зөвхөн адилхан. Нэрийг чинь дуудвал ихтэй яах вэ? Гоё Барж аваа гэдэг юм миний. Барж аваа. Би одоо Босоо барж аваа. Босоо барж байгаа. Надад бүр юу яасан бэ? Юу болсон бэ? Нэнэгийнхээрээ Нэнэ бол яг нэнэ. Юу нэх юм бэ? Тэр нь ойлгохгүй. Яасан гэдэг. Нэнэ надад санаа миний нэрийг дуудаад байл. Үгүй надад бол амар гоё байсан. За окей чи яаглаа. Үгүй. Дур тавиал ингээл яг бүр яг тавих та гэл арина гэл дуусах гэл яа арина гэл дуусаж байгаа. Надад тэр ингээд бас хаа ингээд амар яад чинь ингээд юм сонсогдоод байдаг яаж гэсэн. Арина. Тэгээ амар юм яг ингээд тэгтүү тавьж та бас ингэж тэгж бүр амар гүйл yes аа би чадсан. Наач чинь дурсаж үзье. Надад ч тиймгүй. Миний нэрийг дуудвал мэдгүй надад чи буруу нэр Уянгаа гэсэн чинь шууд юу вэ? Аста эргэж хараад. Эргэж хараад. Яагаад заавал эргэж харж байгаа? Би тастай юм шиг одоо яа бүрийг хийсэн юм аа. Тэгээ миний хувьд би ерөөсөө яг одоо секс үед би ерөөсөө одоо хийж байгаа хамтрагчтай ерөөсөө ярьдгүй мэн. Яг эмэгтэйгээ одоо урамшуулсан үг мөгч юм уу те. Тим юм бол ерөөсөлж байгаа. Ер нь одоо болж гин үү одоо өвдөж гин үү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм бол ярьжсэн. Гэхдээ чи гоё харагдаж шүү гэдэг ч юм уу те. Эсвэл чиний одоо хөгчин яасан гоё юм бэ гэдэг ч юм уу те. Тэр хэлэхдээ бол яг зүгээр жирийн хоолойтой хэлэхгүй шүү дээ. Чи гоё харагдаж байна гэхгүй шүү дээ. Айглсан байдалтай те яг гоё. Янаг хоолгоор тэгэхгүй бол зүгээр үнэхээр гоё юм ич байна. Чи гоё харагдаж байна. Тэгээ угаасаа тавилтаа хийж байгаа. Чи угаасаа ихтэй цаанаасаа гардаг шүү дээ. Цаанаасаа гардаг. Тийм үү. Угаасаа гоё харагдчих гоё. Гэхдээ гоё харагдахгүй болж бас гоё харагдчих гэж худлаа ирэх. Худлаа хийж болох харин тэг яг үнэ шүү дээ. тэр чинь бас өөртөө итгэл юм шүү. Үгүй ихтэй бас худлаа хэллээ. Сэтгэл хөдлөл байх хэрэгтэй Тэгээд илүү гоё ойлгохын тулд бас хэлж болно шүү. Одоо эрэгтэй ч эмэгтэй ч хамтрагчтай хэлээд үзэрэй гэж хэлмээр байна те. Нэрийн ч юм уу эсвэл гоё харагдаж байгаа зүйлийн ч юм уу те. Тэгээ бас нэр чинь гоё шин зүйл шүү дээ те. Таалагдвал таалагдана лээ, таалагдахгүй бол дараа нь өөр юм туршиж үзэж болно лээ. Тийм шүү дээ. За бид дөрвийн манай хоёр подкастын шинэ Камасутра ингээд шинэ Камасутра дугаар боллоо. Хэдүүлээ Камасутра биччихлээ шүү. Бараг тэ түүх үтээлээ. Орчин үеийн залуус энэ нөө 90-ад оны Камасутра. Аудио Сутра подкаст. Тэгэд энэ би бас байрлал судалж исэн чинь ер нь нөгөө яг эмэгтэй хүмүүсийг яг жирэмсэн болоход нь туслах байрлалууд ер нь бол яг нөгөө үндсэн байрлалууд ер нь яг бэлэм одоо жирэмсэн болоход нь илүү их одоо ойрхон одоо савныхаа үзүүрлүү амсралуу те ер хүний бэлгийн хэсийг илүү одоо ойрхон байлгах тийм байрлалууд нь яг нөгөө бидний мэддэг үндсэн байрлал. Тэгээд доогийн биш тэ одоо яг эрэгтэй араас нь тэр хоёр байрлал ер нь бол хамгийн одоо яг жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлдэг хоёр байрлал гэж үздэг юм байна. Тэгэд эмэгтэй хүмүүс болохоор яг нөгөө үндсэн байрлал одоо missionary position гэдэг энэ байрлал дээр болохоор эмэгтэйчүүдийн яг нөгөө нэг өдрийнх нь байрлал нь яг ингээд одоо эмэгтэй хүний G-spot гэж байгаа шүү дээ. Тэрнтэй хүрэлцэхэд жоохон дутуу байдаг гинэ. Missionary position. Тэнгууд яг нөгөө эмэгтэй өгж байгаа зөвлөгөө нь болохоор эмэгтэйгийнхаа ингээ нуруунд доор нь дэр ивэд өгөнгууд яг ингээд одоо өнцг нь ингээд хазаачж байгаа шүү дээ тий. Одоо өнцөгч байх тий одоо тий байрлал нь тий. Тэнгууд л яг нөгөө нэг G-spot нь одоо эрэгтэйгийнхаа яг эрэгтэнтэй ингэж хүрэлцэж өгдөг гинэ. Эрэгтэй хүмүүсийн одоо нөгөө эрэгтэн ингээд хугарах гимтэл шүү дээ тий. Тэрний 57% нь зөвхөн яг тэр cowgirl гэдэг байрлал юм уу? Эсвэл reverse cowgirl гэдэг нь болохоор эмэгтэй нэг нөгөө нэг түрүүн заяа ярьжлуу. Цаашаа хараад одоо эрэгтнээ гимтээсэн хүмүүсийн 57% нь зөвхөн тэр байрлалаас болж одоо эрэгтнээ хугалдаг гинэ. Бас мэдмээр энэ ямар байлг байх вэ? Ингээ сайхан байх гэжсэн чинь ингээд хуглаачих шээ. Эмэгтэйчүүд хуглаач талах хэвээр байна л да. Тэгээ яг ингээд зөв хэрхэн зөв яах хэвээр байгаа ч юм мэдрээд. Тийм шүү дээ. 69 гэж байдаг шүү дээ, тэр тийм хүчтэй машин тий. Тэр гоё тий. Гоё машин тий.
тэрийг одоо яг technically тэр одоо яг сексийн байрлал биш ч гэсэндээ тэр бас ингээд position дотор ингээд явж идэг юм байна л да. Тэгээ ер нь бол тэр бол яг нөгөө яг дур өдөх одоо хамгийн одоо яг perfect position-уудын нэг гэж одоо сексологч зөвлөдөг те. Одоо энэ 69 гэдэг байрлалыг одоо та туршиж үзчихсэн үү те? Туршиж үзсэн. Ер нь бол анх ихлээр туршиж үзэж яхад айгүй байсан. Би жоохон хичээдсэн гэдэг амар санаа зовоо тийм. Ингээ нүүрэн дээр чинь тийм нүцгэн юугаа тавихаар ч бас эйгүү штэ дөнгөж ингээд надад бол амар эйгүүсэн дээ ихэндээ. Тэгээд сүүлдээ ингээд ярилцаа тийм ингээд 1-2 юуны дараагаас ч юм уу 69-ийн дараагаас 4-р 5-р 60-аас айгүй гоё болоод эхэлсэн. Тэгээд ер нь итгэлцсэн хүндэг ер нь бол 60-аас хийвэл айгүй зүгээр санагдсан. Тэгээд одоо one night stand дээр ч юм уу тэр бол ер нь ингээд айгүй онцгүй. Яг одоо нэг одоо партнертай ч юм уу яг эрэгтэй залуу эсвэл нөхөр мөртөө байгаа тохиолдолд айгүй бол гоё өргөөжтэй гоё оршил болж өгдөг. Юм шиг ба санагцсан. Ер нь бол яг нөө заяаг хэлэхээр айгүй итгэлцсэн үнтэй илүү гоё болдог. Яг эмэгтэй хүний хувьд бол бас яж авснаа завддаг байхгүй нэрнгээсээ. Яг нүүрэн дээр ингээд нүцгэн ингээд одоо чи бүх юм харагдаж штэ чи зөвхөн бэлэг ихтэн биш бүхсний нүүх тий бүхэл юм харагдаж байгаа юм чинь тий одоо тий тэгээд ер нь бол цаашаа ингээд жоохон өндийгээр харах юм бол нөгөө гидсгүй зээ мүзээ бүхэл юм харагдаж зүгээр хэв тал ингээд ямар оо яг тэгээд штэ тийм юм чинь ер нь би буруулаачлаа. Үнтэйгээ бол хийгээд хэрэггүй гэж байна. Яг нөгөө итгэлцсэн яг сэтгэлээсээ хийж байгаа тохиолдолд бол юу ч сайхан итгэл юм чинь тий. Тэр үедээ л хийгэрээ гэж зөвлөх секс юм байрлал. Тэгтээ бол гоё эдгаа. Би бол яг тэрийг турш үзээгүй хүн байна. Тэгээ яг туршиж үзээгүй. Тэгээд одоо энэс цааш яг юу ч ярих вэ те. Турш үзээгүй гэж юм ярих гэдэг байхгүй те. Яг зүгээр туршиж үзэх бодол бол бас байдаг. Тэгээд нэлээд бас юм итгэлцэлтэй би мэдээж хайр хийж байгаа учраас бас нөгөө ганцхан би хүсэж байгаа тохиолдолд хийхгүй шүү дээ. Тэ хамтрагч маань хүсээд ингээд окей гэж санаа эмэгтэйчүүд одоо 2 маань саяллаа шүү дээ. Санаа зовдөг. Тимч бас тийм одоо тийм харагдахад тийм таата зүйл биш шүү дээ. Позишн биш дээ. Тэгэхээр бас тэр зүйлээ нөгөө эмэгтэй хүн хүлээн зөвшөөрснийхэн дараа л одоо тэр үл хийдэг бах та. Харагдахад та биш гэж хэлсэн юм уу? Яг зөв нөгөө нэг зөвхөн бэлэгнээс гадна бүх юм харагдах учраас жоохон санаа зовход. Тийм ээ тийм мэдээж тийм фантази үүсгээд ингээд бол мэдээж гоё л юм л да. Тэр чинь мэдээж хайр хийж учраас гоё л байх л. Тийм. Тэгээ бас яг тэгж хийж байхдаа бас тэгж ямар харагдаж байгаа бол одоо нөгөө бид хоёр нөгөө сүүл нөгөө оргазм гэдэг дугаар хийж байхад те одоо секс хийж байхдаа ер нь хит их юм эмэгтэй хүн ялангуяа хит их юм бодох гээд идэг гээд хойл ярьжсэн шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод ингээд дур ханж чадахгүй те. Тэгэхээр яг хэрвээ тэгж одоо нөгөө хийвэл айвал бүх хийвэл бүх аа гэдэг шиг үнэхээр яг туршиж үзье гэж бодсон л бол яг ингээд одоо бисийг гаргуунд нь гаргаад янз бүрийн бодохгүйгээр те сайхан чөлөөтэй л байх хэрэгтэй. Тэгэхгүй ямар харагдаж байгаа бол миний тэр яаж байгаа болов ийж байгаа бол гэж бодоод тах юм бол тэр чиг дур таашаал авах гэхээсээ илүүгээр бүр одоо зовнилээ чинь нэмээд бүр одоо таагүй байдал төрлөө шүү дээ. Та хоёроос одоо хүлээлгийн өрөө подкастын хоёр ингээ хост юм хөөрхөн хоёр бүсгүйгээс асууж байгаа. Миний асуулт бараагийн асуулт бол яг подкаст хийснээс хойш ер нь амьдрал яг хэр өөрчлөгдөв вэ? Подкаст хийгээд юу бас ямар амьдрал ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр талаасаа гоё хуваалцаач манай сонсогчтой. Instagram-ийн followers аягүй хэмтэж байгаа. Яг тийм чи яг. Айгүй social орчинд юу нэг айгүй завгүй болж эхэлсэн миний хувьд. Өмнө би ер нь тийм амар актив байдгүй дандаа ингээд ер нь жоохон пассив байдаг тийм ингээд ер нь ингээл хардгүй миний followers ч юм уу тэр чинь 300 ч юм уу хийдчихсэн мэдгүй одоо баг 3000 болж байгаа. Тэгээд жоохон хайртай болж байгаа юм шиг санагдсан. Тэрнээс биш ер нь бол амар тэгж өөрчлөлт бол гараагүй. Яг хичээлтгээ явдгаараа яваад ажлаа хийдгээрээ хийдгээд сексээ ядгаараа яриад тийм болж байгаа. Нөгөө Монголд явахгүй болохоор бас тийм байх. Өмнө хардаг байсан мэддэг байсан хүмүүсийн харж байгаа үнцэг арай өөрчлөгдсөн юм магадгүй. Хүүе энэ хүн чинь ийм юм нээлттэй хүн байсан юм уу ч юм уу те.
Хүмүүс харгуун зүг өөрчлөгдсөн байж магадгүй. Яг хувь хүн дээр мэдэрч байгаа зүйл гэх юм бол яг ийм хүмүүс айгу чөлөөтэй нээлттэй болж эхэлж байгаад айгу их баярлж байгаа. Өөр төр гарч байгаа өөрчлөлт гэхээс илүү хүмүүс илүү одоо хариу үйлдэл үзүүлж байгаад нь бол илүү кайфтай байгаа. Тийм кап авч байгаа юм биш те бас нэг талаараа хүмүүс нөлөөлж байгаа. Нөлөөлж юм гэсэн үг шүү дээ. Инфлюенсер болж штэ. Монгол очиход одоо яана гэж бас бодож байгаа. Зарим нэг юу байсан. Бүр анхны дуйдын дугаар дээр хүмүүс аягүй хатаглаж орж ирдэг гэсэн байхгүй юу? Бүр юу яриад байгаа хоёр авгаавэ гэж орж ирэл амар өөрчлөлт бол гараагүй. Яг бид хоёр өөрсдөө боддог, ярьдаг юмнуудаар яг зүгээр олон нийтэд өөрсдөө санаа бодлыг хүргэж байгаа болохоос тэгэхээр бүр амар тийм одоо юу гэдэг бүр мэдгүй яг өөрсдийнхөө л одоо бид хоёрын байгаль хүмүүсийн ерөөсөө нэг юм шинэ хүн гаргаж ирээд тойлоо бид хоёр жүжиглээг болохоор амар өөрчлөгдсөн бол байхгүй гэж бол бодож байна. Би бас одоо бодож ин л та. Одоо яг бидний та хоёрын подкастыг бол бас өсвөр насны хүүхдүүд аягүй сонсож байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүс чи одоо яг ирээдүйд эцэг их болоод аав ээж болоод өөрснөө хүүхдтэй болохдоо тэр хүүхдүүдтэйгээ илүү их гоё нээлттэй харилцдаг, нээлттэй гоё ярилцдаг тий. Тийм одоо нийгмийн норм, соёл ингээд тогтох бас үндсэн бас болж байгаа гэж бас бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нийгмийн одоо ийм сэтгэлгээг өөрчлөх одоо соёлын одоо юм хэм хэмжээг өөрчлөх, тэнд өөрчлөлт үзүүлэх гэдэг угаасаа айгүйх цаг авдаг л да. Тэгэхээр угаасаа шууд одоо ингээл ярингуут хүмүүс ямар реакц үзүүлэх нь бол угаасаа тодорхой. Яагаад гэх юм бол одоо бид нэр түүхийнхаа явцдаж гэх юм уу те. Одоо манай аав ээж нэрийн үед ихт чинь л баг хар өдөр баг ингээд нэгээ шалтан харж чадахгүй зөвхөн баг хар ингээд нартай байж хат чинь хүнжилд орж секс хийдэг байсан гэдэг ч юм уу те. Тэр чинь одоо ерөөсөл нэг 30-40 жилийн өмнө юм байгаа байхгүй те. Тэгэхээр одоо энэ богинохон хугацаанд чинь нийгмийн сэтгэлгээг шууд ингэж алга уруулахтай адилхан гэж өөрчлөнө гэж бол мэдээж байхгүй те. Тэгэхээр одоо багаарч гэсэндээ ингээд хоёрын үзүүлж байгаа нөлөө чинь бүр асар богино хугацаанд ингээд нүдэнд харагдахаас өөрчлөлт гарч байгаа гэдэг чинь бол надад үнэхээр бахархууштай санагдаж байна л да. Тийм бид хоёрын зүгээс ч гэсэн одоо ингээд та хоёрыгоо бас ингээд урамшуулад бас айгу урамтай байгаараа гэж гоё хэлмээрэн тэгээд эндээс ингээд үр өгөөж одоо зарим хүмүүстэй ямар үр өгөөж авах яах юм гээд хэлээд. Гэтэл энд бол ингээ бэлгийн боловсролыг ингэж нээлттэй ярих тусам хүмүүс эндээс те ингүүл болох юм байна, ингэхгүй бол болдгүй юм байна. Эмэгтэй хүн чинь бас ийм хүсдэг юм байна. Тэгмүүд эмэгтэй хүн сонсоод эрэгтэй хүн чинь бас ингэдэм байна гэдэг зүйлийг амар олон зүйлийг заавал амьдралаараа үзэх шаардлагагаар тэрийг сонсож мэдэж аавна гэдэг чинь маш үн цэнтэй. Ямар ч одоо мөнгө те хөрөнгө мөнгөөр зүүрлэшгүй тийм туршлага тэр зүйлийг мэдээд авчна гэдэг бол айгүй үн цэнтэй зүйл. Тэгэхээр та хоёрыг бол та хоёрыг урамшуулж хэлэхэд бол үнэхээр үн цэнтэй мөн дээрээс нь хэний ч юм хийж чадах юм зөрөгт одоо те хийж чадхаар хэмжээний тийм биш тийм зүйлийг амар зөрөг гарган хийж байгаад ингээд Underdogs podcast-ийн одоо хоёр хостын зүгээс баярлж талархснаа илэрхийлж алга ташаа. Алга ташаа. Одоо ялаа урамшуулсан байна. Ийм цаг үеийг бид хүлээсэн Тэ амар гоё яна тийм хоёрын хайртай шүү тийм. Айгу олон хүнд ч юм уу тийм ингээ хүмүүс ер нь хурж агаад ер нь бол айгу одоо амар гоё санагдчихэв. Баярлалаа. Урамтай агараа тийм. За одоо үнэхээр их тийм. Дуусах одоо бас лаваа сайхан. За тэгээд буу аллаа шүү. Яшиг зүгээр та хоёр ирэх үү бид хоёр очих уу нэг зүгээр дундаа дах цай тавьцуулж байгаа амьдаар ярья. Тэгвэл илүү гоё байна. Халуусаатай зайдаж байгаа. Тэр Монгол явна тийм үгээр. Тэгээ нэг дугаар хийе. Дөрөөлөө зүгээр. Монгол зүгээр малаа авч тээ. За тэгээд айгуу гоё дугаар болгож өгсөн. Тэг айгуу гоё дугаар хийсэн. Тооёртаас маш их баярлалаа гэж хэлмээрээ. Тэгээд бид дөрөв айгуу олон хүний тий одоо 1001 шөний явдлын ажил айгүй хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Айгүй олон одоо олон гоё 1001 шөнийг өнгөрүүлээрэ гэж хүсмээр байна. Айгүй гоё яана. Баярлалаа гэж хэлмээр байна. Өстө баярлалаа гэж хэлмээр. Бас хамт подкаст хийгээч гэж зөвлөсөн хүмүүстээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна тий. Баярлалаа яг үнэ. Тийм яг үнэ. Сонсогчдод бас маш их баярлалаа. Бид дөрөв би одохгүй байлаа. За тэгээд энэ хүртэл сонссон сонсогч. Ер нь бол ихтэй баг эхлүүлээд ингээд амар сонирхолтой явцсан болов уу би баг бодож байна л да. Тэгсэн. Баг нэг эхлүүлсэн бол одоо баг бүгд сонсож байгаа. Окей. За тэгээд энэ хүртэл сонссон бүх сонсогч нартаа хүлээлгийн өрөөгийн сонсогч нартаа тий баярлалаа. Тий Underdog сонсогч нартаа бас баярлалаа. Тэгээд энэ удаад ингээд
одоо тий ариуна заяа нэнэ бараа дөрв байлаа тэгээд За манай хүлээлгийн өрөөнд. За тэгээд хэлэн суусан та бүгдэд баярлалаа. Тэгээд Нэгдүгээр season маань их өндөрлөж байна. Удахгүй season 2-аараа та бүгдэг уулзцгаая. Манай хэлээ жоо бүүлцэн үгүй. Битэр ч нөгөө гайхаж байгаа байхгүй тий. Яа, та хоёр нэр бичлэгийг гялалцж шүү нэрээ. Яа, та хоёр үнэхээр гялалцж байгаа. Тэрийг харахад амар урамтай. Бараг та хоёр нэр барагдахгүй нэ. Олон эмэгтэйчүүд, олон залуучууд бас та хоёроос үлгэрч шавж байгаа шүү. Манай заяагийн хазар ямар ч гоё хонхоод юм дээ. Өн чи ашигтай би хайж байгаа ч тий. За тэгээд ягаа дуусгах дээ тий. Бүгдээрээ тэгээд турш үзэж байгаагүй нэг байрлуудаа туршицгаая тий. Тийм тушаарай. Тэгээд та хоёртаа бас тийм боломжтойгоор юм. Та хоёртаа бас та хоёрыг дүүжлэх залуугаа бас олоорой. Бас олог байгаа гэсэн шүү дээ. Гэж бас ерөөй. Тийм яг тэрийг турш үзээрэй гэж хэлээ. За тэгээд бүх сонсогч нартай баярлалаа. Баяртай. Хайртай шүү бүгдэнд. Баяртай. Баяртай. See you guys.